Сайн байцгаана уу? Өөрийгөө хөгжүүлдэг, амжилтанд хүрэх сонирхолтой, өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг залуус та бүгдтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За, би өнөөдөр маш чухал сэдвийн талаар ярихыг хүсэж байна. Энэ сэдвийн талаар өмнө хинч хизээж биднэрт ер нь зааж өгч байгаагүй. Ер нь биднэрт амьдралд хэрэг болох үз маш олон зүйлсийн талаар сургуульд зааж өгж байгаагүй, гэр бүлийн хинж зааж ярьж өгж байгаагүй. Маш олон иймэрхүү сэдвүүд байдаг. Тэрний нэг сэдв бол хамгийн чухал сэдвүүдийн нэг болох өөрийгөө хайрлах талаар би өнөөдөр та нартайгаа ярихыг хүсэж байна. Хэрвээ та нар миний төгс амьдрал пэйжийг дагдаг болвол, миний постуудыг уншдаг болвол бас Facebook руугаа хаяа би зураг хийхдээ бас өөрийгөө хайрлах талаар бас бичиж оруулдаг. Тэгээд та нарын зарим нь гайхаж магадгүй дээ энэ хүн ч яагаад гэр бүлийнхнийгээ хайрл, ээж аваагаа хайрл, гэр бусдыг хайрлах талаар ярихгүй дандаа л өөрийгөө хайрлах, self love гэж яриад идэм бэ гэж бодож байгаа хүмүүс байгаах. Энэ талаар би та бүхэндээ өнөөдөр богинохон ойлголт өгөхийг хүсэж байна. Яагаад би энэ сэдвийн талаар та нартай өнөөдөр амжилтлан ярихыг хүссэн бэ гэх юм бол энэ дэлхий дээр хаасаагүй маш олон өөрийгөө хайрлахгүй хүмүүс явж байна, амьдарч байна. Бид нар өөрийгөө хайрлаж чаддаггүй болохоор өөрийнхөө нь олдсон үнэтэй амьдралаа аз жаргалтаа өнгөрүүлж чадахгүй байна. Маш олон хүмүүс аз жаргалыг дандаа гаднаас хайж явдаг. Хайрыг дандаа бусдаас хайдаг. Аз жаргалтай болохын тулд эд материалыг маш ихээр худалдан авдаг, сайхан хувцснуудыг авдаг, гоё бусдаас харагдах гэж нүур амаа янз бүрээр буудаж, гаднах байдалтай л ингээд өнгөлөөлөдөг. Өөрийгөө сайхан харагдуулах гэж, сайхан болгох гэж. Хэрвээ би сайхан харагдаад бусдад таалагдах юм бол бусад хүмүүс надад аз жаргалыг өгч магадгүй гэж маш олон хүмүүс бодож явдаг. Эндүрч явдаг. Энэ бодол маш том эндүрэл. Яагаад би энэ талаар тэгж хэлж байна вэ гэвэл би ч гэсэн өмнө нь өөрөө тэгж амьдардаг байсан. Гаднах зүйлүүдэд маш их ач холбогдол өгдөг байсан. Сайхан харагдчих юмсан, бусдад таалагдчих юмсан. Аз жаргалыг би хайрыг дандаа бусдаас хайдаг. Бусад зүйлсээс, эд зүйлсээс, бусад хүмүүсээс хайсаар ирсэн. Тэгээ аз болоход би хүний хөгжлийн талаар аль 15 настайхаас эхэлж судалж эхэлсэн. Янз бүрийн номнуудыг авч уншдаг байсан. Аз жаргалыг эрэлхийлдэг байсан. Учир нь би өөр аз жаргалтай, амжилттай өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байсан болохоор би тэр эрэл хайгуулыг 15 настайхаас эхлүүлсэн. Тэгээд тэр эрэл хайгуул маань маш удаан үргэлжилсэн. 15 жил болсон байна. Тэгээд өмнө яагаад гэвэл энэ амьдралын нууц дүрм хүн ямар үед аз жаргалтай байх байдгүй яаж аз жаргалыг олж авдаггүй гэдэг зүйлийг надад өмнө хинч энэ талаар хэлж ярьж өгч байгаагүй болохоор би энэ зүйлийг өөрийнхөө хүчээр хайж эрэлхийлж явсаар байгаад өдөг хүрсэн байна. Энэ аялал маань цаашаа ч гэсэн маш удаан үргэлжлэх болно. Тэгэд сүүлийн 2 жилийн хугацаанд би энэ сэдвээ гүнзгийрүүлээл яваад байсан. Би өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Би илүү өдөр болгон өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай би өөртөө аз жаргалтай байхыг хүсэж байна. Өмнө нь яагаад гэвэл би нэг л юм надад дутаад байгаа юм шиг яагаад ч юм би заримдаа үл мэдэгдэх шалтгаанаар аз жаргалгүй болчдөг, гунигэлждэг байсан. Тэгээ тэрний шалтгааныг нь би олохыг хүссэн. Тийм болохоор би эрэл хайгуул хийсэн. Яагаад ингэж юм бэ? Тэгээ хамгийн чухал зүйл болох харин бид нар өөрийгөө хайрлаж чаддаггүй болохоор бусдаас тэр хайрыг бусдаас хүсдэг. Бусад эргэн тойронд бидний эргэн тойронд байгаа ихэнх хүмүүс өөр тэдгээр хүмүүс ч гэсэн зүр сэтгэлтэй хайрыг тэгээгүй хүмүүс байдаг. Ихэнх нь өөрийгөө хайрладаггүй хүмүүс байдаг. Ингээд энэ нийгэм би өөрийгөө хайрладаггүй бусдад хайрыг өгч чадахгүй маш олон хүмүүс ингээл амьдрал би биенээсээ хайрыг хүсэл
босууд ч гэсэн би биентэйгээ уулзраад за би ганцхан бий байгаа юм чинь нэг найз залуутай, найз бүсгүйтэй болчих юм бол миний амьдрал илүү их утга учиртай болоод би илүү хаз жаргалтай болчихно гэж боддог. Маш том эндүрэл. Яг хэсэг хугацаанд та аз жаргалтай байна. Магадгүй тэр чинь хэдэн жил үргэлжлэх юм бүү мэд, хэдэн сар үргэлжлэх юм бүү мэд, хэдэн хоног үргэлжлэх юм бүү мэд. Тэгэхээр эцсийн эцэс та үнэхээр өөрийгөө хайрлаж чаддгүй. Таны зүрх сэтгэлд чинь хайр байхгүй тохиолдолд та хичнээн найз залуутай, хайртай, хантай, эхнэртэй, нөхөртөө байгаад та өөрийгөө хуурч чадахгүй. Нэг мэдхэд хэдэн сар жилийн дараа таны тэр түр хугацааны аз жаргал чинь үгүй болоод жинхэнэ та өөртөө байх мөч эхлэх болно. Тэр үед та үнэхээр ахаад аз жаргалгүй байгаад байна. Яагаад би аз жаргалгүй байгаа юм бэ? Би найз залуутай байж шүү дээ. Би чинь сайхан нөхөртэй байж шүү дээ. Би сайхан эхнэртэй, би сайхан гэр бүлтэй байж шүү дээ. Тэгсээр нэ яагаад би аз жаргалгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл та өөрийгөө хайрлахгүй байна. Магадгүй таны эргэн тойрны чинь хүмүүс таныг хайрладаг байх. Мэдээж хайрлаж байгаа. Ээж аав чинь хайрлаж байгаа. Найз нөхдүүд чинь хайрлаж байгаа. Гэр бүлийнхэн ах эгч нар, найз нөхдүүд гэд танд хайр өгч байгаа хүмүүс байгаа. Тэгтэл хамгийн чухал хайрыг өгөх хүн та өөрөө байгаа. Та өөртөө тэр хэрэгтэй хайрыг өгөхгүй байгаа үед та хизээж жинхэнэ аз жаргалыг, жинхэнэ тэр хайрыг мэдэрч чадахгүй. Тэгээд би өөрийнхөө менторудаас, номнуудаас өөрийгөө хайрлах, хайр маш чухал гэдэг талаар олж аваад, сонсоод тэг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж эхэлсэн. Одоо ч гэсэн би өөрийгөө илүү их сайн хайрлаж сурахын тулд хичээж байна. Яагаад би өөрийгөө сайн хайрлаж сурах гээд байна вэ гэх юм бол би өөрийнхөө зүрх сэтгэл дотроо маш том сайхан зөв хайрыг өөрөө би бүрдүүлж байж өөртөө би зүрх сэтгэлдээ хайрыг тээж байж сүүлд нь би тэр хайрыг бусдад өгч чадах болно. Жишээ авъя л да. Мөнгөтэй зүрлээ. Та гудамжаар явж байгаад гудамжинд нэг гэр оронгүй хүн байлаа гэж бодъё. Та тэр хүнд мөнгө өгөхийг хүсэж байна. Тэгтэл таны карманд чинь өөрөө та хоосон мөнгөгүй байвал та тэр хүнд хичнээн туслахыг хүсэж байсан ч гэсэн та тусалж чадахгүй. Учир нь та өөрийгөө яая гэж байгаа хүн яаж нөгөө хүнд туслах юм бэ? Тэрнтэй яг адилхан. Та өөрөө зүрх сэтгэлдээ хайрыг тээж байгаа. Та өөрийгөө хайрладаг, өөрийгөө хүндэлдэг, өөртөөгөө та зөв зохистой харьцдаг. Тэгээд бас эвтэй найртай амьдарч байгаа тохиолдолд та бусад хүмүүстэй ч гэсэн ойлголцоход амар бусад хүмүүсийг ч гэсэн та хүндэлж чадах болно. Бусад хүмүүсийг ч гэсэн та хайрлах болно. Тэгэд би энэ гудамжаар бас өдөр болго ингэж явж байгаа үедээ хүмүүсийг хардаг. Машина барайл явж чинь жолооч нарын царайг харна. Их амар ууртай гэл. Стресстэй царай зүрхтэй явж байдаг. Гудамжинд ингээл энийг л аз жаргалтай явж байгаа хүмүүс маш ховор байдаг. Гэтэл тэр хүмүүсийн амьдрал үнэхээр болж бүтэхгүй зүйлүүд тийм их байгаа болов уу гэд харахад ажилтай юу ажилтай. Сайхан сургууль төгснөө сургууль төгссөн. Сайхан орон байр байна уу байна. Сайхан ээж аваа байна уу байна. Сайхан найз залуу байна уу байна. Бүх зүйлүүд байгаа хэрнээсээ яагаад ч юм тэр бүсгүй тэр залуу тиймж айхтар ингээд бүр цаанаасаа аз жаргал нь дэгрээд тийм амьдралдаа сэтгэл хангалуун тийм бардам амьдарч байгаа хүмүүс маш ховор байгаа даа. Яагаад юм бэ? Яагаад гэвэл хамгийн чухал зүйл болох та өөрийгөө хайрлахгүй байна. Та өөрийгөө сонсохгүй байна. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг та өөртөө маш ихээр хүсэж, хэлж, шаардаж хүсэхгүй байгаа амьдралаараа та өөрийгөө амьдрахыг шахаж байна шүү дээ. Таны зүрх сэтгэлд чинь та шудраг гүн байхыг хүсэж байгаа байтал та бусдад дандаа худлаа ярьдаг. Олон дүр эсгдэг. Яа тэгвэл та бусдад таалагдахыг өөртөө таалагдахаас илүү үзэж байгаа болохоор та үнэхээр зүрх сэтгэлийнхаа гүнд аз жаргалыг та мэдэрч чадахгүй байна. Тийм болохоор хүн болгон хэрвээ дор бүрнээ өөрийгөө хайрлаад өөртөө анхаарал тавьдаг болоод өөрийнхөө оюун бодол,
сэтгэл зүй, эрүүл бие хаатай гэд өөртөө маш их анхаарал тавиад эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл сэтгэл хөдлөлтэй, эрүүл оюун бодолтой хүмүүс маш их байсан болвол өөрийгөө хайрладаг байсан болвол тийм хүмүүс маш олон байсан болвол энэ хорвоо дэлхий дээр тэр их хүчирхийлэл шудраг бус байдлууд маш ховор байхгүй байсан. Яагаад энэ хорвоо дэлхий дээр энэ шудраг бус зүйлүүдийн муухай зүйлүүд болоод байгаа юм бэ? Яагаад гэвэл хүмүүс бид нар өөрсдийгөө хайрлаж чадахгүй байна. Өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа болохоор бид нар яаж бусад хүмүүсийг хайрлах юм бэ? Тийм болохоор залуучуудаа бүгдээрээ өөрийгөө хайрлаж, өөрийгөө ойлгож эхлэхийг цагийг өөртөө гаргаач. Бити өөрийнхөө энэ олдсон хайртай сайхан бие, ганц олдсон бие хордуулаач. Арх, тамхи, өөр янз бүрийн өсөн жорын зүйлүүдээр эрүүл бус хооллол, хар бараан зүйлүүдийг үзэж харж өөрийнхөө энэ биеийг бити ингэж хордуулаач, үгүй хийгээч. Хүн хэрвээ үнэхээр өөрийгөө хайрладаг байсан бол хүн хөдөлгөөнтэй байгаас нь дасгал хийх байсан. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд ном уншдаг байх байсан. Өөрийнхөө алтан цагийг зүгээр л нэг ховж ярих гэж бусад хүмүүсүүдтэй шалт хэрэггүй цагаа өнгөрүүлэхгүй байх байсан. Бид нар өөрсдийгөө хайрлахгүй байгаа болохоор энэ олцсон ганц сайхан амьдралаа аз жаргалгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Үр бүтээлгүй өнгөрөөж байна. Дургүй ажлаа өдөр болгон хийж байна. Энэ бүх зүйлүүд юунаас болоод байгаа юм бэ? Яагаад гэвэл бид нар өөрийгөө хайрлахгүй байна. Хайргүй хүнтэйгээ бид нар гэр бүл болон амьдарч байна. Учир хүүхэдтэй. Эсвэл зүгээр ямар нэг шалтгаануудаар би зүгээр ганцаараа байхгүй тулд би хин нэгэнтэй байх ёстой гэсэн үднээс бид нар өөрт чинь тохирохгүй өөрийг чинь аз жаргалгүй болгоод байгаа зүйлүүдийг төвчиж амьдарч байна. Яагаад вэ? Яагаад гэвэл бид нар өөрийгөө хайрлахгүй байна. Тийм болохоор залуучуудаа, миний бичлэгийг үзэж байгаа хүмүүсээ би танаас үнэхээр амжилтлан гуймаар байна. Өөрийгөө өнөөдрөөс эхлэж хайрлаж эхэл. Өөрийнхөө эсрэг зүйлийг бүхий. Өөрийнхөө зүрх сэтгэлийн дотоод хүний эсрэг зүйлийг битгий хий. Бид нар хичнээн удаан амьдрахыг хэн ч хизээч мэдэхгүй. Магадгүй муу амлаад ч яах вэ? Маргааш бид нар автын осод юу ч байж магадгүй янз бүрийн асуудлаар бид нар энэ хорвоо гинтийн тохиолдолд орхих тохиолдлууд маш их байдаг. Бидний ойр дотны хүмүүс тохиолдсон тиймэрхүү зүйлсүүд байж л байгаа. Тийм байдлаар бид нар энэ хорвоогоос явчих магадгүй. Тэгтэл бид нар өөрийнхөө амьдралд ямар ч өөрчлөлтийг хийгээгүй, аз жаргалыг мэдрэхгүй байсараад, ямар сайхан зүйлүүдийг хийж бүтээхгүй байсараад энэ хорвоогоос явчих юм уу? Бид нар өөрт 30 настай байхгүй, бид нар өөрт 18 настай байхгүй, бид өөрт 40 настай байхгүй. Хэрвээ та яагаад би аз жаргалгүй байгаа юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг болвол яагаад гэвэл та өөрийгөө хайрлахгүй байна. Өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн бусад ойр дотныхондоо хайрыг төгөөж чадахгүй. Өөрийгөө хүндэлж чадахгүй байгаа хүн бусад хүмүүсийг хүндэлж чадахгүй. Өөрийгөө ойлгохгүй байгаа хүн бусад хүмүүсийг ойлгож чадахгүй. Тийм болохоор залуучуудаа өөрөөсдийгөө хайрлаж эхлэе.